Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Хорон Монголын үндэсний телевизээс таны амралт чөлөө цаг зориулсан бэлтгэн өргөдөг амралтын өдрийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар за Rock Cafe-гаас үзэгч та бүхэнд хүргэх бэлэн болсон байна. Тэгэхээр мэдээж амралтын өдөр бас өнөөдөр сайхан өдөр байна. Тэгээд амралтын өдрийг ажиллаа сайхан өнгөрүүлж байгаа монголчууд бүхэнд зориулаад коронавирус бас амралтын өдрөө баг жил гарan 2 жил орчим явсан дөрөв. Тийм ээ 2 жил болсон байх шүү тий. Тэгээд боломж тусаараа мэдээж одоо хагас өдрийн дугаар бол Монголын хамгийн байгаа. Мэдээж Монголын хамгийн бол Мазалай багваг онцолсон байгаа. За Мазалай багваны хувьд бол одоо дэлхий дээр байдаг цорын ганц Мазалай багваг говьд амьдардаг. Тэр зам одоо нэг 30 орчимын ширхэг одоо Монгол улсад байдаг. Нэг ховорцсон. Нэг ховор. Дэлхий өөр ямар ч улсад байхгүй. Нэг ховорцсон улаан номонд орсон амт ингэж ярьдаг шүү дээ. Тэгээд Мазалай багвын амьдрал онцлог яагаад өсөхгүй байгаа юм. Тэгээд ер нь Мазалайгаас өөр ямар төрлийн багваа ер нь одоо тэгээд дэлхий дээр байдгийн. Тэгээд Мазалай багвын хувьд ерөөхдөө нэг багвын төрлийн дэд зүйл гэж ангилт юм байна. Тэр нь жоо ингээд салбарлаа явцсан яг үндсэн багвын төрөл байдаг хэрнээ. Ингээд салбарлаа явцсан газар одоо багвын төрлөдөг болохоор дэд зүйл гэж ангилт юм байна. Олон улсын хэлтэй. Тэгээд дэд зүйлийн хувьд бол Мазалай яг Монгол улсад байгаа цорын ганц 14 дахь дэлхий дээрх 14 дахь багвын дэд зүйл гэж одоо хэлсэн байдаг. За ингээд бүгдээрээ хамтдаа дэлхийн Монголын хамгийн буюу за Мазалай багвын талаарх мэдээлэлтэй хамтдаа танилцгаая. Та бүхэн бас нэг ховортж байгаа энэхүү амтнаас хайрлаж хамгаалаарай. Иргэн хүнийхээ хувьд хэлмээр тийм. Сан байгууллагад маш олон ажлууд хийж гүйцэтгэж байна тийм ээ. Тэгээ ямар нэгэн одоо сан ингээд холбоо ингээд ер нь монголоороо ингэж энэхүү одоо Мазалай багваг гэх ингэж хамгаалж байна гэсэн хэдий ч иргэн бүрийн оролцоо ямарваа нэгэн зүйлд чухал байдаг шүү дээ тийм ээ. Дэм дэмэндээ дээс эрчэндээ гэдэг сайхан үг байдаг. За ингээд бүгдээрээ хамтдаа Мазалай багвагын талаарх мэдээлэлтэй танилцгаая. Мазалай багвын говийн элсэн цул газар амьдардаг амтан. Мөн Монгол улсаас өөр ямар ч улсад Мазалай байхгүй. Монгол улсын улаан номд орсон амтан бөгөөд ерөнхий төрхийн хувьд ойн хүрэн багваатай адил боловч биеэр жижигхэн. Мазалайн биеийн дунд чин 90-100 кг, биеийн урт нь 150 см орчим, за өндөр нь 80-аас 92 см байдаг. Зуны цагт Мазалайн багвын зүс нь хүрэн бор, өвөл, хар, хүрвтэр, бор саарл харагддаг. Хүзүүн хөл болон их биеэсээ бараан харагдана. Хинхдэг хүзүүний угт цагаан цайвар толботой, хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас үе гүйцсэн эр Мазалайг шармааха, эмийг нь эвшгэн. Эвшин жил өнжиж голдуу ихэр бамбуурш гаргадаг. Өвлийн 11 дугаар сараас дараа оныхон 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнг, сухайн төгөл доогуур нүх, хэвтэр засч бусад баавгайн адил ичдэг юм. Олон жилийн судалгааны үр дүнд Мазалай багвын гол нутагчлал нь Алтай өвөр говь, аж богд, тост, ээж хайрхан, захвын зарамгийн говь, баян бүрд, эдрэнгийн руу, сэгс цагаан богд зэрэг газруудад бий гэсэн судалгаа байна. Гэхдээ зөнгөлөх нутаг нь Алтай өвөр говь болохыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад ердөө 30 орчим ширхэг Мазалай байгаа бөгөөд араатан амтан, байгаль цаг уургад олон зүйлээс болж тоо толгойн төдийлөн өсөөгүй байна. Дэлхий дээр 8 төрлийн зүйл баавгайн төрөл бүртгэгдснээс Монгол улсад ойн хүрэн баавгай, говийн Мазалай гэсэн 2 төрөл бүртгэгдсэн юм. Дэлхий дээр баавгайн 13 дэд зүйлийн баавгай бий гэдэг судалгаа байдаг ч Монголын говийн Мазалай дэлхийн цор ганц 14 дахь зүйл гэдгийг эрдэмтэд баталсан. Эх орон Монголын үндэсний телевиз амралтынхаа хөтөлбөрийн Монголын хамгийн буландаа дэлхий дээр нэн ховор зөвхөн Монгол улсад тэр дундаа говь нутагт амьдардаг 30 орчим ширхэг үлдээд байгаа Мазалай багвын тухай товчхон дурдлаа. Говийн одоо ховор Мазалайн тухай сонирхолтой мэдээлэл хүргэлээ. Дараагийн хөт мэдээлэл бол заавал амт үзэх 10 кофений тухай мэдээлэл байгаа. Мэдээж кофе гэдэг бол одоо ерөөхдөө хэрэглээ болсон шүү дээ. Өнөөдөр хэрэглээ болсон байна. Түүнээс гаднаас өнөөдрийнхээ бям гарын дугаарыг үзэгч та бүхэндээс Rock Cafe яг юм кофений орчингоос нь үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Өнөөдрөөс амралтын өдөр байгаа учраас за амралтын өдөрч гэлтгүй хүмүүс ер нь ажлынхаа дундуур кофе шопт ирээд хүмүүс ном уншиж, ажлаа амжуулж байна. За ингээ харахад ер нь зүгээр кофе уугаад хоорондоо яриа сууж байгаасаа илүү ажиллаа хийж байгаа хүмүүс, ном уншиж байгаа хүмүүс их төлхөө харагдаж байна. Тэгэхээр кофе гэдэг зүйл ер нь бол маш их бидний өдөр тутамд маш их хэрэгцээтэй хэрэглээ болсон зүйл болсон юм шиг санагдаж байна л та. Кофегоор алдартай улс байна тийм ээ. Кофегоор алдартай одоо бизнесмэнүүд байна. Кофе одоо нөгөө хэрэгэлдэг, заншилдаг кофег ер нь үүнд хэрэгцээ зориултай энэ төргээд
кофегоор маш олон зүйлийг хийдэг улс их орнд их олон байдаг шүү дээ. Бүгдээрээ бас кофений тухай сонирхтой мэдээлэл таамаглаа хилцагаа. On holiday. Дэлхийд дээрх саясын хүмүүс өглөө бүрийг шинэхэн амтад кофегоор ууддаг. Тэгвэл улс орон бүрт кофе бэлтгэх өөр өөрийн гэсэн өвөрмөс жор бий. Тухайлбал Мексик бурамтай хар кофегоор, Герман мөхөөстэй кофегоор, харин Индонез нүүрстэй кофегоор олонд танигдсан байх ширтээ. Кофений эдгээр төрлөөс та заавал амталж үзээрэй. Өндөгтэй кофе. Вьетнамчууд өндөгтэй кофегоор алдартай улс. Ханой хотын бүхэл кофе ийм кофегоор үйлчилдэг. Тэдгээрээс Жан кофений хамгийн амттай гэдэг. Энэ кофег өндөгний шар, молоко, элсэн чихэр болон хар кофегоор бэлтгэн хэрэглэдэг. Робиста гэж нэрлэдэг хүчил ихтэй бас гашуун кофегоор хийвэл жинхэнэ амтыг нь мэдэрнэ. Энэ кофений амтыг шингэн тирамисутэй зөвөрлөдөг. Далайн давстай кофе. Давстай кофег Скандинав, Сибирь, Турк, Этиоп болон Унгар зэрэг орон түвээнд хэрэглэдэг. Тэгвэл далайн давстайг нь амтлахаар 85 цэст талах нарийн боовны кофег зорих хүмүүс олон байдаг. Далайн давстай кофег хамгийн эрэлттэй болоход нөлөөсөн хүчин зүйл нь тайванчуудын хам борогцой, тарвал сэрэг жимсийг чимэх давс цацсан иддгээс ихтэй гэнэ. Вафлин аяхтай кофе. Кофенд дурлагсад зориулсан нэгэн сонирхолтой шийдлийг Лос Анжелесын Elfrid and Coffee Kitchen Coffee Shop-ийн үйлчлэгэнд нэвтрүүлсэн байна. Жирийн нэг аяганд биш идэж болдог вафлин аяганд кофе гэхээр сонирхолтой биш гэж юу? Цэцгийн тостой кофе. Кофенд цэцгийн тос хэрэглэх хэм маягийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүний Bullet Fruit компаниас гаргасан гэж үздэг. Цэцгийн тостой кофег өглөө бүр хэрэглэснээр өлдөхгүй, бас жин нэмэхгүй. Энэ компани цэцгийн тос болон тархины үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй кофег худалдаанд гаргадаг алдартай юм. Бяцлагтай кофе. Кофедээ хэрэглэхэд зориулсан бяцлаг гэж байдаг. Энэ бяцлагийг финландчууд лапе жусто гэж нэрлэдэг бол кофенд хийж уух ёсон эртнээс уламжлалтан иржээ. Бяцлагийг ихэвчлэн үнэ ямаа манжингийн сүгээр хийнэ. Жүрчтэй кофе. Зарим кофег нимбэгний хальс, лайм эсвэл жүрчтэй олгодог. Ийм кофег халуун хүйтэн эсвэл сүйтэй сүүгэл аж төрлөөр захиалан уух боломжтой. Гэвч хэр баргийн хүмүүс зориулагдсан амттай биш юм. Учир нь таны санснаас илүү хүчлэг байх бий. Тониктой кофе. Тониктой кофе гэхээр содон сонсогдож байгаа биз? Сонсогдож байгаа шиг содон амттай энэ кофег чинийг ерөнхийлөгчдийн номер 1 сонголт гэх юм бий. Орон бүрт өөр хийдэгч хөвчлэн мөс тониктой эспрессо хэлбэрээр олгодог. Шведийн Хельсинборгийн Kore Coffee Shop нь ийм кофегоор хамгийн алдартай юм. Амттантай кофе. Дуртай амттай кофенд дүрж идэж үзсэн үү? Тэгвэл ямар амттай байсан бэ? Австралчууд кофегоо ингэж уух дуртай. Ялангуяа Тим Там гэдэг шоколадыг сорол болгон хэрэглэхийн илүүд үздэг. Та ч гэсэн дуртай амтнаа ингэж идэж болно шүү дээ. Чинжүүний үртэй кофе. Кофенд чагсгийсэн халуун амт нэмж хэрэглэх тохиол олон бий. Синамон нэмж хэрэглэх нь биеийн дархлааг сайжруулдаг гэж үздэг. Мөн түншлэн башир цэцэг, хар ферц, чинжүүний үр, цагаанга, кардамон болон зэд зэргийг өөрөөрийн онцлогтойгоор тохируулан хэрэглэж үзээрэй. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ эрүүл мэндийн чагнуур болонгаа хүргэх гэж байна. Чанар бол эрүүл мэнд гэдэг нь мэдээж хүний хувьд хамгийн чухал зүйл тийм ээ. Эрүүл мэндээ алдсан хүн бүх зүйлээ алдсантай таашдаг шүү дээ. Тийм учраас хөрөнд замтай юм хоёуланд нь одоо эрүүл мэндийн болон ордог байгаа. Магадгүй зөвхөн хүмүүс нөгөө монголчууд бид хүний хийх алдаа байдаг. Өвдсөн хойно нэмжтэй очдог тийм ээ. Өвдөхөөсөө өмнө ашиглаж одоо бидээ анхаарал тавих бүрэн боломж өгч учраас аюутгахаа болон бас шүдний арчилгааны тохиолдсон байна. Заавал шүдээ өвдсөний дараа амжилт хандах биш. Шүдээ өвдөхөөс өмнө арчилж
заавал өвдөх хаад байхгүй шүү дээ тий. Яг мэрэгжлийн эмчийн бас яг шүдээ яаж угаах вэ, хэрхэн яаж арчлах вэ гэдгийг бас үзэгчтэй их сонирхолтойгоор бас мэрэгжлийн эмч яг зөвлөж байгаа. Тэгэхээр бас үзэгчтэй хэлэхэд нэг төрөнд өдөрт ямар ч ихсэн шүдээ 2-оос дээш удаа угааж агаарай. Ажил дээрээ байна уу, сургууль дээрээ байна уу, шүдний оос хоцж их жижигхэн авсаархан шүү дээ. Тэгэхээр бас цүнхэлж явж байгаа л авч явж байгаа л заавал хоол эзлээ дараа амны хүндийн одоо үлдэгдэл хоолны үлдэгдлээ цэвэрлж явах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа бодож байна. За ингэж бүгдээрээ шүд арчилгааны талаас үлдэлтэй байлээ. Баярлалаа. За сайн бацгаана уу. Эрүүл мэндийн чагнуур болонгаар өнөөдөр та бүхэндээ өөрийн болон химийн шүдийг хэрхэн арчлах талаар зөвлөгөө өргөе. За тэгэхээр одоо шүд гэдэг маань ер нь хүний дотор эрхтний тал гэж ярьдаг. Тэгэхээр шүдээ бүгдээрээ зөв арчилж, зөв угааж сурах юм бол өнөөдөр зөвхөн шүд төдийгүй дотор эрхтэн бүгд ирүүлнэ гэсэн үг юм. За тэгээд түрүүчийн болон дээр бид нэр ярилцчихсан шүд ихтэй шүд арчилгаан дээр бол сойзны сонголт хамгийн чухал байх ёстой. Сойз маань энэ үсэн юм жижиг төвийн үүдэн дээдийн төвийн үүдэн шүдний хэмжээтэй гэж ер нь стандарт нь бол байдаг. Яагаад энэ жижиг байж яах гэхээр цөөхөн шүдсийг угаадаг болохоор шүдээ бүрэн цэвэрлэгдэнэ. Хоёрдугаарт энэ иш юм нарийнхан урт байх ёстой. Тэгэхэд энэ иш нарийнхан урт байгаа учир нь бол хойдлын араанууд цэвэрлэхэд хялбар цэвэрлэгддэг болчихж байгаа. За тэгээд дээрэс нь нэгдүгээр тийм сойз. Хоёрдугаарт нь завсар хоорондын сойз гэж юм сойз байгаа. За энэгээр яг хөөхлээр шүдний хоорондох завсрыг угаана. За энэ бол энэ сойз чинь болохоор ерөөсөө л өнгөн талаа ингэж цэвэрлэхээс яг энэ шүдний голоор завсрахыг бол цэвэрлж чадахгүй. За дээрэс нь манайхан бол аюух хэрэгэлдэг шүдний чиглэлүүр бол хэрэглэх нь бол шүдийг өөрийн гимтэх магадлал өндөртэй учраас ийм шүдний утас байгаа. Өшөө бариултай чиглэлүүртэй утас байгаа. Энэ утсаар яг хөөхлөр шүднийхээ завсарт орсон хогийг хоол идсэн дараа бол заавал цэвэрлж өгч явах шаардлагатай. За энэ утсаар цэвэрлэхгүй дан сойзоор угаасан тохиолдолд бол завсар хооронд орсон нарийн хоолны үлдэгдэл цэвэрлэгдэхгүйгээр үлдэж завсрын согог, завсрын цоорол бол үүсэх тийм боломж бол өсөө явчихж байгаа. За тэгээд ер нь судалгаанаас үзэхэд бол манай монголчууд бол шүд угаахтаа бол 70% нь 20-40 секунд угаадаг. Судалгаагаар үзэхэд бол тэрийг өгшөө хугацааг нь уртсгаад дор иж 2 минут, 3 минут тэгж угаавал бүр цаг орж байгаад угаавал маш их зохимжтой. Энэ шүд бүрэн цэвэрлэгдэж өгнө гэсэн үг. Тэгээд шүдийг яаж угаах вэ гэхээр ерөөсөө ингэж самсан байдлаар дээрээс нь доошогоо, доороос нь дээшээгээ гэж ингэж угааж өгнө. За энэ зажлах гадуур болохоор хоошоо урагшаа гэсэн энэ хөдөлгөөнөөр угааж өгнө. За энэ угаалт бол ерөөсөө доотл нь болж өгөл 2 минут. Тэгээд тэрнээс дээш 3 минут, 4 минут байвал маш сайн. За тэгээд угаах хугацаа гэхлээр өглөө, өдөр орой гэсэн юм 3 зарчмаар угаах ёстой юм байна. Тэгээд дээрээс нь өшөө өдөр хэрвээ та сойзгүй явж байгаа бол хоол идснээ өдөрийнхээ хоолыг идсний дараагаар цэвэр усаар амаа зайлаад хэд одоо амаа зайлаад сахчихад тодорхой хэмжээгээр одоо шүд чинь цэвэрлэгтэй явчихна. Шүдээ угаагаа зогсохгүй зарим хүмүүс бол хил ерөөсөө угаадгүй ойгдог, нэгдүгээр шалтгаан ойгдог, хоёрдугаарт угаадгийг мэддэггүй гэсэн шалтгаан байдаг. Энэ хил угаахгүй бол хил чинь өөрөө хилний хөвгөлгүүд нь өсөрхөг хэлбэртэй байдаг учраас тэрэн дээр хоолны үлдэгдэл хоригдлогдоод мөн л адилхан хилээрээ дамжаад, шүлсээрээ дамжаад шүдээ гимтэх тийм амнаас эвгүй үнээр гарах гэсэн ийм юмнууд гарч ирдэг. Тэгэхээр хилээ бас давхар угаах хэрэгтэй. За дээрэс нь манай одоо шүдгүү хүмүүс байна. Хөвчлэн хөгшчүүд за ингээд энэ тэндээ шүдгүү эднэр болохоор шүдгүү юм чинь амны хүндээ угаах шаардлага өгсөн ойлголттой байдаг. Энэ шилжих нуглаас болон тагнаа онхоор хил эднэр ерөөсөө л адилхан л хоолны үлдэгдэл хоригдлуулж бохирдож байгаа учраас шүдгүү ч гэсэн энэ бойлыг уус мулаар зайлаад за хамгийн энгийн хэлбэр арга гэх юм бол сод хүнсний сод усан тэгээд угааж болж байна. Жамц тавстаа усаар зайлж болж байна. Энэ ус амар зайлахтаа бол нэг 3 минут орчим зайлаад асгахад бол тодорхой хэмжээгээр цэвэрлэгдчихнэ. Одоо орчин үед бол өшөө янз бүрийн уус мулууд гарч ирсэн байгаа. Тэднийг бас эргэлж байна. За тэгээд манайхан болохоор одоо энэ хиймэл шүд гэдгийг бол ерөөсөө
крантанд усаар нэг зайлчаал ингээл орхичдөг. За тэгвэл одоо химишүүдийг яаж цэвэрлэх вэ гэхээр өдрийн цагт бол сойзоо болохлээр хамгийн хатуу үстэй сойз сонгоод бас адилхан энэ дотор гадаргуу шүд хоорондын зай эднэрийг яг амжид угааж байгаа юм шиг маш сайн угааж өгөх хэрэгтэй. Энийг бол хамгийн хатуу үстэй сойзыг сонгож байгаа. За тэгээд орой унтахтаа шүдээ авдаг хүмүүс бол одоо бол янз бүрийн таблетын бол одоо ингээд гараад ирсэн байгаа. Өөрөө нэг юм яг өөртөө зориулсан нэг юм жижиг шилээ гаргаж аваад эндээ тодорхой хэмжээний ус хийгээд за тэгээд энэ таблетхийг бол ингээд задлаад хийхлээр бол өөрсдөө ингээд өөрөө аяндаа ингээд хөөсрөөд буцлаад эхэлж байгаа. За энэ болохоор энэ химик шүдэн дээр угаасан ч гэсэн арилахгүй 9 төрөл бүрийн ням бактериуд байгаа учраас энэ бактерийг устгах зорилттойгоор ингэж хааж байгаа. За ингээд шүдээ хийгээд хонолчихно. За өглөө аваад цэвэр усаар зайлаад амдаа ихэд энэ шүд бол ямар ч амт үнээр байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаар ч ямар ч бактери байхгүй. Хамгийн гол нь бол бактери байхгүй. За химик шүд арчилгаа муугаас болоод амны хүндэд бол салстын төрөл бүрийн өвчин үүснэ. Мөөгөнчрээс ахуулаад тэгээд таараагүй химик шүд холгох, шархлаа үүсгэх тэрнээсээ болоод ингээд төрөл бүрийн эмгэг үүсдэг учраас ийм зориултын усмалт нь хийгээд цэвэрлэх юм бол таны шүд бол их сайн амны хүнд чинь цэвэрх юм байна гэсэн үг. За тэгээд нийтлэг ер нь харьцангуй хямд төсөр гэрээхээр хийчих болохоор зүйл бол өглөө босоод гэрээсээ гарахдаа та жамц давс усанд нь ариулаад тэрийгэ балгаад гараад 3 минут орчим зайлчаад асгах чинь. За орой унтахдаа яг одоо ингээд унтна юм идэхгүй гэсэн үедээ соттой ус мөн адил жоохон сод амтгцсан хэмжээг нь ариулаад балгаад амаа бас 3 минут орчим хоолоотойгоо амтаа амны өндөгөө бүхэлдэн зайлаад тэгээд асгачих болно. Ингээд энийг ер нь сард нэг 7-оос 10 хоног хэрэглэхэд бол хүний буйл өрөвсөх магадлал бол маш их буурна. Буйл ирүүл ахлаараа шүдэн буйлч өөрөө шүдний тулгуур эрэхтэн болохоор шүд ирүүлчихэд тодорхой хэмжээгээр ирүүл байна гэсэн. За та бүхэндээ доорх хэдэн зүйл өглөө шүдээ зөв угаагаад мэрэгжлийн эмчтэн хандаад зөвлөгөө аваад амны хөндийн арчилгаагаа заалгаж аваад тэгээд тогтмол цэвэрлэгээнд байх юм бол та хязгаар шүдний өвчнөр өвчлөхгүй байх болно. Тавсагчтай бүхэнд шүд арчилгааны тухай нөхцөл мэдээлэл бүрдээ дараагийн үйл мэдээлэл бол тийм ээ. Тэгэлгүй яг амралтын өдрийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ бас төрөл бүрийн мэдлэгийг олгох зорилгоор за бас дүрслэх урлагийн мэдээллүүдийг бас хүргэдэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа гиберреализм урлагийн талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Дүрслэх урлаг бол харах яруу найраг гэж хэлдэг шүү дээ. Дотроо маш олон салбар байдаг. Тийм уран зураг. Түүнээс гадна гиберреализм бас дэлхийд хөгжөөд хэр удаж байгаа юм. За Монголд бас хөгжлийнхаа ямар шатнд явж байгаа. Ер нь яг ямар урлаг юм бэ? Тэ? Тэр талаар үзэгчтэй гиберреализмын талаарх мэдээллийг яг одоо хүргэе. Гиберреализм нь уран зураг баримлыг гэрэл зургийн тусламжтайгаар боддоос илүү бодтойгоор дүрсэлдэг урлагийн төрөл юм. 1964 онд Венецийн Биенналын үеэр pop art дэлхийд дахныг шуугуулж, Америкийн pop art дэлхийн урлагийн нүдэн болж байсан юм. Үүнээс цаг 2 жилийн дараа буюу 1966 онд гиберреализм хүчээ авч эхэлжээ. Гибер гэдэг нь өчүүхэн жижиг деталуудын нэгдлэр маш том зүйл хийх гэсэн утгатай. Ингэснээр юмсыг зөвхөн харагдах байдлаар тусгах бус тэр зүйлсийн деталуудыг ил гарган цоошин бодит байдлыг үүсгэж байгаа хэрэг юм. Гиберреалистууд өмнөх үеийн урлагт шүүмжлэлтэй байдлаар хандсан. Тэд хэлэхдээ хэдийгээр pop art, ready made анти урлагт багтагч хуучны баримл уран зургийг дахин тусгасаар байна. Бид илүү фигуратив руу хандна. Гэхдээ гибер байдлаар хэмээн тунхагласан. Энэ нь pop art буюу нийтийн урлаг, ready made буюу бэлэн эд зүйлс хог хаядлыг урлаг болгох нь анти урлагт багтагч мөнх хуучин шинж байдлаа хадгалсаар байна.
Харин гиперреалистууд илүү фигуратив гэх материалж байгаа процесс бидний хүртгүйд гадаад үзэл биш, дотоод ертөнц рүү чиглэх болсныг тунхагласан юм. Яг энэ үеэс л гиперреализм урлагт бие даасан хил болон гарч ирсэн юм. Гиперреализмыг Голландд радикал реализм, Америкт гипер болон супер реализм, Италид фотореализм, бусад өрнийн оронд үхмэл реализм зэргээр нэрлэж байлаа. Тэдний гол зорилго нь бодит, хөдөлгөөнтэй, амьд харагдах хандлагуудаас татгалзан тэдгээрийн цаана байгаа фетиш зүйлсийг хэд дахин томруулж, үхмэл мэд үзэгдэх зүйлсийн цаана бодитоос ч илүү гайхалтай зүйл нуугдж байгааг нээн гаргахад чиглэсэн юм. Тэгэхээр Томогийн хувьд костюм пижакийг хослыг ер нь хэрэг өмсдөг вэ? Тэгээ яаж сонгож бас яг авдаг юм бэ? Сайн муу? Эсвэл биедээ тааруулж бас авдаг юм уу? За ерөнхийдөө яг нэг уулзалттай ямар нэгэн одоо арга хэмжээ хөтгөх ч юм уу ямар нэгэн одоо нэвтрүүлэгт оролцох ч юм энэ тал дээр одоо чухал ажлын үед дээр одоо пижак өмсдөг. Түүнээр баян өдөрт өмсөд байдаг уу? Хэцүү юм өдөр болох өмсөл? Өдөр болгон өмсөх бас хэцүү шүү дээ. Баянгаа сууж зангатай. Зангаа зүгээр хэцүү байдаг юм шиг байлээ. Чинь нэг л тийм ерхий яг нэг давтцсан хүмүүс байдаг лээ тий. Авахтаа бол мэдээж хамгийн түрүүнд би оёдлыг хардаг. За. Их гоё зэрхүү оётой байх хэвээр. Тэгэд хоёрдугаарт материал нь чухал. Ямар материалаар хийгдсэн юм. Нэг айгүй гоё оётой юм нэг тийм сони хямдхан материал бас сони харагдана шүү дээ. Тийм учраас надад хамгийн түрүүнд нэгдүгээрт бол оёдол чухал. Гоё зэрхүү оётой загвар, оёд загвар нь чухал. Тэгээд хамгийн чухал нь одоо бас материал нь байх хэрэгтэй. Тэгээд гуравдугаар надад яг сайхан таарж явах хэрэгтэй. Хэдий гоё чанартай брендийн утсан чинь надад багтсан юм уу нэг бол томсон тохиол гарах юм бол тэр нь аюул санагдаж шүү дээ. Тийм учраас энэ гурвыг дээр чуулсаж авдаг шүү дээ. Яг костюм пижакийг зөв сонгож авахгүй бол өндөр одоо урт гартай хүмүүст бол энгийн одоо Европ стандарт одоо Аз стандарт гэвэт юм билээ шүү дээ. Тэгэхээр бас тэр нь бас таардаггүй тохиолдол байдаг юм билээ. Өөр байдаг. Энэ одоо костюм пижак энэ ажил хэрэгч хүссэн бүр одоо ерөнхийдөө нэг стандарт болсон шүү дээ. Жишээлбэл одоо тэгээд дотор талын сороочгийн цамц бол нэг 2-3 хэртэй ер нь цухууж явах хэрэгтэй ч юм уу те. Өмнөд ерөнхийдөө ингээд яг хутган дээр нэг унаад хальт ингээд уналтай байх хэрэгтэй ч юм уу. Хитрхи богино биш гэдэг ерөнхийдөө тийм стандарт бол байгаа шүү дээ. Ямар ч гэсэн костюм пижак өмсөн залуучууд маш их цэвэр цэмцгэр өөртөө ихтэй харагдаж байгаа юм шиг миний хувьд бас санагддгийн. За тэгэхээр үүнтэй холбогдуулан бүтээрээс яагаад сая нэг бүрхий ярилцгийг өрнүүлсэн бэ гэхээр костюм пижак буюу хослыг авахдаа юу юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Яаж сонгох хэрэгтэй юм бэ гэсэн зөвлөгөөг ирчүүдэд зориулсан хүргэх гэж байгаа. Тэгэхээр бас цаамаач гэснээс хамтдаа үзээд хослыг бас яаж сонгож авах хэрэгтэй юм бэ гэдэг мэдээлэлтэй хамтдаа сонирхцгаая. Хослол авахдаа юуг анхаарах ёстой вэ?
Эр хүнийг ямар ч үед өөрт нь зогсон дэгжин хосол үнэхээр сайхан харагдуулдаг. Сүүлийн үед эрчүүд маань дэгжин хослыг өдөр тутамдаа түлхүү өмсөх болсон учраас бид дараах зөвлөгөөг хүргэж байна. Мөр таарч байгаа эсгийг шалгаарай. Хичнээн сайхан хосол байлаа гэд мөрөн жижиг эсвэл том байх юм бол тийм тохиромжтой харагдахгүй. Тиймээс хүрэмний мөр таарсан байх хамгийн чухал. Ялангуяа мөр жижигхэн хүрэм өмсвөл таны цээ жижигхэн шуун чэжтэй харагдана. Тэглээгээд томдуулчих бол бас л тохиромжгүй. Тэгвэл хүрэмнийхэн таарсан эсгийг хэрхэн мэдэх вэ? Юун түрүүнд хүрмээ өмсөд тэгш гадаргуутай ханыг налж мөрөө ихцгэн зогсох хэрэгтэй. Тэр үед томдсон хүрэм унжиж өөрийн тань мөрнөөс хамаагүй том дэлхийгэр харагдах болно. Харин багдсан хүрэм таны эцэг зогсох үед биеийг чинь барьж хөдөлгөөнд саадж хүрүүлдэг. Яг сайхан таарсан хүрэм бол мэдээж хөдөлгөөнд саадгүй, унжиж том харагдахгүй шүү дээ. Суган таарч байгаа эсхийг мэдэх нь чухал. Юун түрүүнд дараах зурганд харуулсан шигэ хүрмээ өмсөд гараан өргөн мөрөн дээр нь тавих хэрэгтэй. Энэ үед багдсан хүрмний суган татагдаж хөдөлгөөнд саадвчруулна. Тэршилэн товчны багдаж задрах гэж байгаа айтай л хунирч эхэлдэг байна. Харин яг таарсан хүрмний суг гараа өргөсөн ч саадгүй, хунирч таталдаж харагддаггүй байна. Хүрмний өргөн нарийн ямар байв зохимжтой бай. Ер нь бол тухайн хүн ямар төрлийн хүрм сонирхдгоос хүрмний өргөн нарийн сонголтын хувьд харилцан адилгүй байдаг. Мэдээж хамгийн түгээмэл нийтлэг стандарт бол шулуун хэлхэгэр биш. Бас бүрэн айхтар наримч биш таарсан хэмжээ. Зарим хүмүүс нэлээд өргөн хүрэмдэж дуртай байдаг. Энэ нь таныг илүү намхан, бие жижигтэй, аварж харагдуулах талтай байдаг. Хүрмний уртыг шалгахын тулд хоёр гараа алгаар нь биеийн харалдаа унжуулж, хүрмний урт таны гар эрхийн хурууны харалдаа байгаа эсгийг сайн харах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд ямар ч загварын хүрмний хувьд инхүү гарын эрхийн хуруутай харалдаа урттай байх нь тухайн хүнийг илүү дэгжин аятайхан харагдуулдаг байна. Ханцууны урт ямар байвал зохимжтой бай. Хүрмний ханцууны хувьд таны өмсөж байгаа цамцны ханцууны доод хэсгийн 3-1-тэй 3-1 нь илгарч байх нь хамгийн тохиромжтой. Цамцны ханцуу тэржигтэй далд орох нь хүрм тань томдож байгааг нь илэрдэг юм. Харин эсрэгээрээ цамцны ханцууны доод хэсэг буюу товчлдог хэсэг нь тэр чигээрээ ил гарах нь хүрм тань багадсны шинж. Өмдний урт. Сүүлийн үед залуучууд богино өмдөг илүүтэй сонирхон өмсөх болсон. Гэхдээ костюмны өмдний тухайд ботикын гутал дээр нугаларч унжихгүй урттай байх нь зохимжтой. Хэд урт өмд хэлбэрээ алдан үрчиж таны биеийг онцгүй харагдуулдаг байна. Тиймээс өөр тохируулан өмдний урт богиныг аливуулах тааламжтай, зохимжтой харагдуулахаар сонгох нь чухал юм. Хоёулынгийн захиалсан кофе бэлэн болсон байна тийм. Чиний американо, минийхаас юу вэ? Мокаага. Тэгэд одоо ер нь кофе өөрөө айгүй гоё юм бүр юм дизайнлэг дээр нь ингээд зураг мураг зурцсан урлаг тaalтай юм болж байна. Сайхан би бас нэг эффект гэжсэн Японд нөгөө кофе захиалангууд шууд уцаараа зургийн селфи авангуудаа шууд одоо өөрт нь кофег нь бэлэн болоод зочиндоо кофег нөхтөө өөрчлөлтөжтэй өгтөө өөрийнх нь ингээд зургийг фото зургийг шууд буулгаад өгчдөг. Тийм дахиндаа бас Японд хөгжсөн байлээ. Тэгэхээр тэр
яг тэр кафе бас яг одоогийн байдлаар амар эрт хэвчтэй. Маш олон хүмүүс орж үйлчлүүлдэг болсон байлээ. Хүмүүс сонирхож очиж байгаа бах тий. Энд Rock Cafe дотроос ингээд сууж хахад гэр бүлэрээ хүмүүс айгүйх явж байна тий. Хөөхөн гэр бүлэрээ цагийг өнгөрөөж байгаа. Ингээд хүмүүс яг ингээд камерын ард ингээд орчин тойронд ингээд сууж байна хөөхөн. Тэр нэг энэ кофекснээс бас нэг зохиолтой холбоотой нэг сонирхолтой зүйл баримт гэж бодож байна. Алдарт Henri de Balzac гэж зохиолч өгдөг шүү дээ. Францын домог тий. Дан хар кофе ууж зохиол бичдэг байсан ба. Хар кофе уухгүй бол болохоор ажил нэг сэрэгдэг эсвэл амтны ордог байсан юм болоо. Хар кофе уусахаараа заавал юм бичлэг юм ирчүүч авдаг байсан юм уу? Бас их сонин гэх хөвгтэй. Чамаг яриадсан чинь кофе хаус бол бүр. Одоо бид сонирхтой сурвалжлага хүлээ авъя тэгэхүү. За тэгээ. Сая болоо хэрэг болгож point тухай явж сурвалжлага бичсэн байгаа шүү дээ манай. Оромтойч тийм ээ. Монгол улсынхаа нэрийг гаргасан Монголын бодибилдингийн мистер Дорж гэх тамирчин байна бас дэлхийнхаа нэрийг дэлхийд Монгол улсынхаа нэрийг бас данслаад ирсэн байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа сурвалжлагыг хүлээн авч үзье. Үзэгчдээ эх орон телевизийн амралтын хөтөлбөр та бүхэндээ нэгэн сонирхолтой сурвалжлагыг хүргэх гэж байна. Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдсан Arnold Classic International олон улсын тэмцээнээс бодибилдинг федерацийн нэгдсэн холбооны тамирчин олон улсын хэмжээний мастер Дорж эх орондоо анхны медалийг хүртэж шууган тарьсан билээ. Түүний анхны медаль нь аврагын алтан медаль байж чадлаа. Мөн Монгол улсын алтан суймбат төрийн далбаа Америк нэгдсэн улсын тэнгэрт бандаж Монгол улсын төрийн дуулал эгшгэлсэн ийм сайхан өдөр бас 3 дугаар сарын эхээр тохиолдсон юм а. Ингээд үзэгчдээ олон улсын хэмжээний мастер Дорж яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах гэж байна. Та бүхэнтэй баярын сэтгэлийг нь хуваалцъя. 1989 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Arnold Classic олон улсын тэмцээн Америкийн нэгдсэн улсын Колумбус хотод 3 дугаар сарын 2-оос 5-ны өдрүүд зохион байгуулагдсан. 28 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 80 орны 7 загвар шиг тамирчид оролцож хурд хүч ахват самбаа төрсөн байна. Монгол улсаас олон улсын хэмжээний мастер Дорж хасах 70 кг-д оролцож эх орондоо аврагын цоныг авчирлаа. Монголын бодибилдинг федерацийн нэгдсэн холбооны тамирчид өнгөрсөн онд энэ тэмцээнд анх удаага оролцож байсан бол энэхүү 2 дахь удаага оролцож өндөр амжилтыг гаргалаа. Монголын мистер Доржийн эхнэр олон улсын хэмжээний мастер Оюн Гэрч мөн энэ тэмцээнд оролцжээ. Бодибилдингийн дэлхийн амьд домог Arnold Schwarzenegger-ийн нэрмжт олон улсын тэмцээн хэд хэдэн улсад зохион байгуулагддаг юм. За 20 гаруй жилийн түүхтэй Монголын бодибилдингийн шинэ амжилт шинэ түүх өргөжүүлсээр байна. За тэмцээнд бол нийт одоо 80-ад орны 700 гаруй тамирчид өрсөлдсөн. За миний хувьд бол одоо баян бүтэн жилийн бэлтгэлтэй байсан. За ингээд бүтэн жилийн бэлтгэлтэй явж энэ тэмцээнд амжилттай оролцож төрүүлсэндээ их баяртай байна. Одоо бодибилдинг федерацийн спорт бас хүнд спорт юм ээ. Энэ олон жил хичээлэхэд бас тань төрөлхий явах байв. За мэдээч бодибилдинг спорт бол маш хүнд спорт гэдгийг манай тамирчид мэдж байгаа. За миний хувьд бол одоо 75 кг-д оролцох гэж очиод өшөө доошоогоо хасаж 5 кг-д одоо 70 кг-д оролцож төрүүлсэн байгаа. Анхны одоо монголчуудын гаргасан том амжилт болоо тийм ээ. Тэгвэл хоёр. Arnold Classic International гэж одоо том төр шиг тийм ээ. Тийм тэмцээн маань одоо Мистер Олимпийн дараа чансаагаар орох одоо том тэмцээн байгаа. За энэ тэмцээнд бол ороод одоо төрүүлсэнтэй үнэхээр баяртай байна. Өнгөрсөн жил бас Монголын бодибилдинг спорт анхны гавьяатай үлгэжсэн. Ингээд өнгөж он гарангууд том амжилтыг гаргалаа шүү дээ. Одоо хамтарч зүтгэлэг найз нөхөд дэмждэг олон хүн байгаа бох тийм ээ хамт олондоо. Тэгвэл за энэ өдрөнд одоо намайг төрүүлчихсэн ээж авдаа их баярлаа. За мөн одоо Батбах дашны намайг дэмжсэн бүх одоо найз нөхөд одоо холбооныхандаа Монголын бодибилдинг федерацийн нэгдсэн холбооны хамт олондоо баярлалаа илэрхийлье. Бодибилдинг федерацийн дэлхийн томоохон тэмцээнд бас Монголын гэр бүлийн 2 тамирчин оролцоод эх орныхын нэрийг өндөрт өргөөд гайхалтай сайхан амжилт гаргаад ирлээ. Баяр хүргэе. Баярлалаа, маш их баярлалаа. Тэмцээний ер нь орж явах сэтгэл амар байв. Тэмцээнд мөн оролцоод олон хүмүүс бас хамтарч ажилласан баах. Гэр бүлээрээ явсан. Тэгээд тэмцээний онцлогоос бас манай үзэгчдэд хаалцаач. За энэ жил тэмцээн маань жил болгон Америкийн Колумбус хотноо болдог. 3 сарын эхээр болдог байгаа. Тэгээ энэ удаад өнгөрсөн жил бас бид нар бас яваад ирсэн байгаа. Багаараа энэ удаад бид хоёр хоёулаа гэр бүлэрээ хамт оролцоод ирлээ. Таны хувьд бас ямар амжилт гаргав? Хэдэн килограмм өрсөлдөв? За миний хувьд би бикини хасах 163 гэсэн ангилалд өрсөлдсөн байгаа.
За миний хувьд би өнгөрсөн 100 бас амарчаад удаагүй энэ удаад туршлага судлах маркаар оролцоод ирсэн байгаа. Гэр бүлийн хүний хувьд нөхрийн хувьд за бодибилдинг спортыг Монгол улсад өдөө зэрэгтэй хөгжихөд бас өнтэй хувь нэмрээ оруулж байгаа тийм ээ. Богино хугацаанд өндөр хөгжсөн спортод хувь нэмрээ оруулж байгаа хүн шүү дээ. Тэгээд нөхрийн талаар бас сэтгэл ямар вэ? Яг одоо тэр гайхалтай тэмцээнд оролцоод шагнал авах гэж сэтгэл ямар вэ? За яг шагнал аваад байрын дуудаад ирэхэд бүр ингээ өөрийн ирэхгүй бүр одоо зог тусаад бүр шокнд ерөнхийдөө орсон гэж хэлж болно. Айгүй сайхан сэтгэл өндөр байсан. Тэгээ нөхрөөр бол маш их бахархаж байна. Одоо Арнольд Классик бол тамирчин болгоны одоо мөрөөдлийн том тэмцээн байгаа. Энд бол ингээд Монголынхаа нэрийг гаргаад төрүүлээд ирсэн маш их сэтгэл өндөр байна. За ингээд ирчлийн тэмцээнд бас авраг болоорой. За баярлалаа. Та бүхний гаргасан энэ сайхан амжилтын мөрөөр бас Монголын олон бодибилдинг федерацийн тамирчид дэлхийн тавцанд өрсөлдөж гайхалтай амжилтыг гаргах болтугай. Та бүхэнд баярлалаа. Монголын ардын нэрийн өмнөөс. За баярлалаа. За тэгэхээр хамтдаа сургалтын хүлээн авч үзлээ. Мундаг юм аа. Цаашдаа улам их өндөр амжилтыг гаргаарай гэж хэлмээр байна. Бүр энэхүү одоо ирэх жил гэсэн энэхүү тэмцээндээ ороод тий дахиж одоо аврагаа улам батлаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр манайд бас Монголын бодибилдинг фитнесийн спорт маш их хөгжөөд ах шиг тийм ээ. Залуучууд маань өдөр тутамдаа бас фитнесээр хичээлдэг болсон байна. Дасгал хөдөлгөөн гэдэг бол бүх юмний хаан гэдэг шүү дээ тийм. Үгүй яах вэ? Эрүүл амьдралын хамгийн одоо нэгдүгээр бол дасгал хөдөлгөөн, хоёрдугаар зөв олд байгаа шүү дээ тийм ээ. Дээрэс нь энэ Монголын бодибилдинг спортч нэг 90-ад оноос хойш ингээд 20 хэдэн жилийн хооронд маш хурдтай хөгжөөд Арнольд Классик олон улсын тэмцээн тийм ээ. Ерөнхийдөө чансаагаараа Мистер Олимпийн дараа ордог энэ том тэмцээнээс Монгол залуу алтан медаль аваад эх орондоо анхны медалийг авчирна гэдэг бас гайхамшигт сайхан юм. Тэгэхээр энэ тэмцээн бол ерөнхийдөө 1989 оноос зохион байгуулж байгаа гэж би сая сурвалжланд явуулсан байгаа тийм. Энэ тэмцээний хамгийн сонирхолтой нэг бичлэгийг үзэгчдэд бэлдсэн байгаа. Бас яа сонирхолтой байх болов уу гэдгээс Седрик Макмиллан гэдэг тамирчин маань Арнольд одоо энэ Классик олон улсын тэмцээнд анх удаа төрүүлсэн байгаа. Өнгөрсөн жил Мистер Олимпиад хоёрт орсон, Арнольд Классикийн тэмцээндээ төрөлтөө хоёрт орсон. Дандаа хоёрт ороод байсан бол энэ жил авраг болсон байгаа. Тэгээд маш сонирхолтой үзүүлбэр бас. Магадгүй энэ тэмцээний хамгийн торгоо агшин байсан байх бодож байна. Тэгээд энэ бичлэгэн дээр Арнольд Шварценеггер те Арнольд одоо энэ бүдгийн дэлхийн амьд домогоос хойш селфи хийсэн байгаа. Бас давхар баяр хүргэсэн байгаа. Сонирхолтой бичлэгийг хэлсэн. За ингэ бүгд дээр сонирхолтой нэг бичлэгийг хамтдаа үзэж үзье.
Амралтын өдрийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ дөнгөж сая спортынхоо мэдээллийг хүргэлээ. Харин одоо үргэлжлүүлэн кино мэдээллийнхаа болон хүргэх гэж байна. За кино мэдээллийн энэ удаагийнхаа болонд бид юу бэлтгэсэн бэ гэхээр сая сурвалжлага буюу бидний бэлтгэсэн мэдээлэлээс харсан баг Арнольд Шварценеггерийн талаарх за бодибилдингийн спорт дахь одоо өөрийн тэмцээний тухай нэрэмжит тэмцээнийхэн тухай харсан бол одоо харин Арнольд Шварценеггерийн кино ертөнцийн одоо хүл тавьсан түүхийг нь хэдүүлээ хамтдаа иргэн харъя гэж хэлмээр байна. Мэдээж одоо хүүхд залуучуудын миний хувьд л одоо ингээд өсөхдөө хүүхд байхдаа үздэг байсан киноны гол баатар бол ер нь Арнольд байсан шүү дээ. Тэгээд Терминатораар нэг хүмүүс хамгийн сайн мэдэн шүү дээ. Тэгээд магадгүй дараа 7 хоногт бас Арнольдын улс төрийн нэмрээс дурдсан байж болох юм байна тий. Хэрвээ үзэгчд мужийн амбан захирагчаар бас тодорхой олон жил ажилласан тий. Улс төр тэгээд бизнес кино ер нь спорт гэж бүхий салбарт хүчин зүтгэж ирсэн юм шиг тийм ээ. За ингээд бүгдээрээ хамтдаа кино мэдээлэлтэй танилццгаая. I'll be back. Холливуудын алдарч жүжигчин Арнольд Шварценеггер 1947 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн гэдэг. Түүний амьдрал хөдөлмөрийн замнал нь гайхалтай билээ. Тэрээр 15 настайгаас хүчний бэлтгэл хийж эхэлсэн юм. 1965 онд 18 настай Арнольдд цэргийн албанд татагдан танкны механик жолооч болсноор бие даасан амьдралын гараагаа эхэлсэн юм. Тэрээр зэрэгт байхдаа Мистер Европ тэмцээнд амжилтаа оролцсныг цэргийн удирдлагууд нь өндрөөр үнэлж цэргийн албанаас нь чөлөөлсөн гэдэг. 1967 онд Арнольд Мюнхен явж бодибилдингээр хичээллэж энэ хоорондоо дэлхийн мистер болж байсан байна. 22 настайдаа ертөнцийн мистер цолтой болж олимпийн мистер тэмцээнд төрүүлсэн бөгөөд тус тэмцээнд нийт 7 удаа аваргалсан байна. 1969 онд Геркулесийн Нью-Йорк кино тоглосноор жүжигчин болох уран бүтээлийн гараа нь эхэлсэн байна. 1982 онд Коно Варвар кино тоглосноор Холливуудын од болсон байна. Түүний тоглосон Коно Варвар, Терминатор зэрэг кинонууд нь Арнольд Шварценеггерийг алдрын оргилд хүргэх бүтээл нь болсон байна. Тэрээр барилгын компаниуд болон шуудангийн бизнест хөрөнгө оруулж маш их ашиг олсноор 30 настай Арнольд саятан болж бизнесийн гараагаа амжилттай эхлэж байсан байна. Одоо түүний байгуулсан OG Production компани нь кино, комикс болон видео тоглоомод үйлдвэрлэгч компаниудын хувьцаа эзэмшдэг байна. Шварценеггер бодибилдингийн спортоос зодог тайлснаас хойш олон жилийн турш тус спортын гол нүүр царай болж ирсэн бөгөөд олон ном сурах хүчиг хэвлүүлсэн байна. Тэрээр Австри Америкийн бодибилдинг, жүжигчин, бизнесмен, улс төрчин. Тэрээр 2003 онд албан тушаалаасаа эргүүлэн татагдсан Калифорни муж улсын захирагч Грей Дэвисийн орыг залгах хүнийг тодруулах сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшин ялалт байгуулан Калифорни муж улсын 38 дахь захирагч болсон юм. 2006 онд дахин сонгогдож байжээ. Тэрээр 1986 онд Мария Шрайвертэй гэрлэж 4 хүүхэдтэй болсон байна. Үзэгчтэй хооронд зам амралтын хөтөлбөр та бүхэнд урьдчилан хүрч байна. Ингээд энэ кафены хувьд бас их тогтой юм а тийм. Их тогтой, дулаахан, уур амьсгал нь их гоё, өнгөн ийм шаргал болохоор их дулаахан өнгө ялгаруулаад жаах шиг санагдаж байна л да. Уур амьсгал нь гоё байна. Харин одоо үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн за хавар болж байгаатай холбогдуулан за эрүүл мэндэд хэрэгтэй 10 цэцгийн талаарх мэдээлэл хүргэж байна. Одоо ер нь энэ 20 дугаар зууч нь бас техник хөгжихийн хажуугаар одоо байгаль дэлхийгээ хайрлах экологийн бас нэг тийм 100 хичээлээ шүү дээ. Бүх юм одоо эко руу шийдэж байна. Бүх юм одоо экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн рүү орж байна. Тийм учраас энэ байгаль дэлхийн энэ эрүүл мэндэд хэрэгтэй 10 цэцэг тэгээд нөгөө олон одоо улсуудын нэг жишгийг харж байгаад нийслэлт гэлтгүй ирэхэд ногоон улам их нэмэгдэж байна. Энэ нэг талаасаа нөгөө хүмүүс их дэлхий гэдэг чинь бидний ижи одоо бидний ижи авах байгуул биднийг хайрладаг. Бид нар эргүүлээ түүнийг хайрлах хэрэгтэй байна гэсэн нэг тийм зөв хугтгал байгаа байхгүй. Зөв босног зөв тийм эерэг хандлага тий. Айл олгон бас гэртээ цэцэг тарьдаг шүү дээ. Бидний хүүхэд ахаж гисэн эмээнэр манай ээж нар гэл аягүй их тарьдаг байсан. Түүнийг бас нэг яг хүүхэд шиг арчилдаг тий. Тэр нь түүндээ бас чин сэтгэлээсээ ханддаг байсан. Тэгэхээр одоо ч гэсэн хүмүүс бас гэртээ цэцэг тарьж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бас эрүүл тарихтаа бас өөрсдөө айл цэцэг нь юунд сайн байдгийг, юунд хэрэгтэй байдгийг гэртээ нэг байгаа цэцэг ч гэсэн миний тэр нь эрүүл мэндэд сайн даа гэж бодоод тарьж байгаа юм бол улам илүү сэтгэл үеиг байх болов гэж бодож байна. Ингээд харин үзэгчтэй эрүүл мэндэд хэрэгтэй ашигтай 10 цэцгийн талаарх мэдээллийг хүргэнэ.
Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирлоос болдог. Өөрөөр хэлбэл танай гэрийн ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг гин. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тонны эколог бохирдуулагч байгааг тогтоосон төдийгүй тэдгээр нь уушиг, зүрх судасны өвчин болон хорт хавдрын шалтгаан болдог байна. Иймээс агаарыг цэвэрлэхийн тулд өрөө тасалгаагаа ургамжуулах нь зайлшгүй чухал. Ургамлын навч агаар цэвэршүүлэгч байхаас гадна үндэсний зарим хэсгүүд ч агаарыг цэвэрлж байдаг. 2008 онд доктор Парк болон Мэдсон нар хүнд хагалгаанд орсон өвчнүүдийн дунд нэгэн туршилтыг явуулсан байна. Энэхүү туршилтын үр дүнгээр өрөөнд цэцэг тавьсан өвчнүүдийн бие эрс сайжирсан. Мөн 1985 онд Волвертон судлаачдын хийсэн лабораторийн туршилтын үр дүнгээс харахад навчит ургамал болох ногоодой нь агаарт буй хорт холцыг дээд зэрэгээр цэвэршүүлж байгаа нь харагдсан байна. Ингээд та бүхэндээ өрөө тасалгаанд тарихад хамгийн тохиромжтой, хамгийн эрүүл мэндэд хэрэгтэй 10 цэцгийг хүргэж байна. 1. 100 наст. Агаарыг хамгийн сайн цэвэрлэх ургал юм. Арьсанд чухал нөлөө үзүүлдэг шигээн аж тустай байдаг. Хими цэвэрлэгээний процесс ялгарсан агаарыг алоэ цэвэршүүлдэг бөгөөд тухайн орчин хит их агаарын бохирдолтой байвал цэцгэн дээр бор толб үүсдэг гэн. Америк мөлхөө цэцэг. Энэхүү ургамлыг агаарыг цэвэрлэхдээ номер 1 хэмээн НАСА-гаас мэдэгдсэн байна. Формалдегид хэмээх хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Орчинтойгоо дасан зохистой амархан цэцэг юм. Энэ цэцгийг ургуулахад хит их нар хэрэггүй, дундын температур болон дундын нараар л ургадаг. Каучик мод. Агаарыг маш сайн цэвэрлэх ургамал. Тарж ургуулахад хялбар бөгөөд аль болох сэрүү нөхцөлд сайн ургадаг. 4. 50 сараана цэцэг. Агаарт байгаа хорт бодисуудыг багасгадаг сараана цэцэг. Арчилгаа багтай, сүүдэртэй, сэрүүн гузар сайн ургах бөгөөд ийм нөхцөлд хорт бодисыг илүү сайн багасгадаг. Могоо цэцэг. Унтлагын өрөө болон өрөөнийхөө болон тавьж болно. Учир нь энэхүү цэцэг хит их нар болон ус шаардлагагүй. Ялангуяа шөнө унтаж байхад тань эрүүл агаарыг бэлэглэх болно. Хулс. НАСА-гаас гаргасан хамгийн сайн агаар цэвэршүүлдэг ургамлын нэг нарны шууд ус тусгалд ургадаг бөгөөд сайн усалж байх хэрэгтэй. Заан чигт. Формалдегид хэмээх хорт бодисыг өөртөө сайн шингээдэг хэрвээ та үртсэн хавтангаар хийсэн тавилгатай бол энэ цэцэг зайлшгүй хэрэгтэй гэсэн үг. Дунд зэрэг усалж баг ханаар байхтал тэд ургана. Зарим ийм төрлийн цэцэг наранд сайн ургах нь ч бий. Ногоодой. Энэхүү Аз мэт ургамал нь агаарын хамгийн сайн цэвэршүүлдэг. Олон айлууд энэ цэцгийг тарьсан байдаг. Фензол, формалдегид, нүүрс төрөгчийн дан эсэл болон ксасол зэрэг хорт бодисуудыг өөртөө шингээдэг ач тустай ургамал юм. Улаан ирмэгт драсин. Танд эрүүл агаарыг бэлэгдээ зогсохгүй гэрээтэй сайхан харагдуулах болно. Нарны гэрэл сайн ургадаг бөгөөд 15 инч хүртэл ургаж болно. Алтан патос. Формалдегид хорт бодисыг өөртөө шингээдэг гал тогоо эсвэл зочны өрөөнд тавьбал илүү тохиромжтой. Сэрүүн нөхцөлд баг наранд сайн ургана. Үзэгч та бүхэн эдгээр цэцгийг өрөөндөө тариад туршаад үзээрэй. Амралтын өдрийн хөтөлбөртөд хамт байгаа үзэгчтэй маш их баярлалаа. За тэгэхээр манай нэвтрүүлэг гэр бүлийн бүхий л гишүүн бүрт зорж хурж байгаа. Тэгэхээр хүүхэд залуучууд нааш анхаарлаа хандуулаарай. Та бүхэндээ зориулсан за нэгэн гайхалтай бүжгийн талаарх мэдээлэл хүргэж чинь. Энэ бол break dance бүжиг. За бүжгийн урлагийн хувьд бол ерөнхийдөө бас одоо зүгээр ингээнээр харахад бүжигдэх гэдэг нь эрүүл мэндэд бас нэг л тустай байхгүй. А дээрэс нь дуу хөгжим, бүжиг энэ урлаг гэдэг зүйл хүнийг гайхалтай сайхан тайвшруулдаг. Тэр одоо бохомдолтой өөрийнхөө тэр стрессийг бол магадгүй бүжиглэх хоббитой хүмүүс айгүй стресстэй байж байгаа өөрийнхөө дуртай бүжгийг үзээч юм өөрөө дуртай тэр бүжгээрээ бүжиглсэн тохиолдолд айгүй тийм гоё тайвширд юм байна. Тэгээд өөрөөс тэндээсээ ирч хүч авч ажиллаа айгүй сайн хийдэг. Тэгээд хамт олондоо эрэг нөлөө үзүүлдэг. Комитийн маш олон нөлөөтэй байгаа шүү дээ. Манай бас break dance бүжиг маш их хөгжөөд байгаа юм шиг. Хүүхэд залуучууд маш их сонирхож за бүжгийн клубүүд сургалтын төвүүд маш их нээгдсэн байлээ. Jennifer Lopez, Richard Gere-ийн тоглодог киноч ямар кино вэ? Бүжгийн тухай. Надтай бүжиглээч. Тэр бас тэгээд
Магадгүй тэр киног үзснээс хойш маш олон залуучууд бас бүжигэнд орсон баг тий. Тийм бүжиг. Аюу гоё кино шүү дээ. Тийм бүжиглэхээр нэх гоё стресс тайлагдаад бүх юмаа мартаад нөгөө биеэс бол тавиа бүжгэл гэдэг шиг тий. За ингээ үзэгчтэй break dance бүжгийн талаарх мэдээлэл хүргэе. Брейк бүжиг нь хипхоп урлагийн олон элементийн нэг төрөл юм. Энэ төрлийн бүжиг нь бүтээлч байдлыг мөн уран хөдөлгөөнтэй байхыг шаарддаг байна. 1970-ад оны сүүлээс 1980-ад оны ихэнх үед Нью-Йорк хотод бидний өнөөгийн мэдих брейк бүжиг анх үүссэн гэдэг. Брейк бүжгийг үүсгэгчд нь залуухан бас нийгэм эдийн засгийн хувьд доогуур түвшний хүмүүс байжээ. Брейк dancing гэдэг нэр томьёо мэдээллийн хэрэгсэл гайхалтай хөгжиж байсан 1980-ад оны үед бий болсон гэдэг. Эртний хэлбэрээр брейк бүжгийг 3 ангид хуваадаг байна. Үүнд breaking, dancing, popping гэсэн 3 хэлбэрээр хуваадаг байна. Брейк бүжиг нь 20-р зууны сүүлээр Калифорниад фанк стилийн нэг элемент поппингтэй нэгдэн бие даан хөгжижээ. Мөн ап-рок, лукинг, тутинг, богола зэрэг бүжгийн төрлүүд брейк бүжигтэй нэгдсэн байна. Брейк бүжиг нь зарим үед уран нуграачаас ч илүү хүчийг шаарддаг байна. Жишээ нь гэвэл бүжигчин бүжгээ дуусгахдаа техникийн үзүүлбэрээ үзүүлээд доктортой байрлалаас бие мөрөөлгөн хөдөлгөөнөө зогсоодог байна. Ихэнх брейк бүжигчид амжилтанд хүрэхийн тулд тодорхой хэв маягтай байхыг эрмэлздэг байна. Брейк бүжгийн тэмцээнүүд нь өмнө нь нийтлэг шинжтэй байжээ. Брейк бүжгийн тэмцээн гэдэг нь бүжигчид өөр хоорондоо давталттайгаар бүжгийн талбай дүрслэхийг хэлдэг байна. Тэд төрөл төрлөөрөө нэгдэн хүрээ үүсгэж, бие биедээ илүү сайн хэв маяг, илүү эмх цэгцтэй, хосолмол төвчээр шаардсан хөдөлгөөнүүдийг үзүүлэхийг хичээдэг байна. Брейк бүжигчдийн хувьд хэв загвар бол маш чухал байдаг. Ихэнх брейк бүжигчид зузаан үдээстэй Adidas гутал өмсдөг байна. Харин бие боёуд нь өмсөх малгай, цамц, гутландаа маш ихээр анхаардаг байна. Бямбаргийн амралтын өдрийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань за Зайсангийн эцэст байрлах Rock Cafe-гаас үзэгч та бүхэндээ хүрсэн байгаа. За ийм сайхан амттай кофегаар дайсан бас Rock Cafe-гийн хамт олон маш баярлалаа. За амт нь маш сайхан юм байна. Кофе нь Бразилаас орж ирдэг нөгөө цэвэр кофе гэсэн баха эднийх. Тэгэхээр үзэгч та бүхэн бас амралтын өдрүүдээрээ те найз нөхдөөрөө хамт олноороо гэр бүлээрээ сайхан ажил төрлөө ярангаа амттай сайхан кофе аваад Rock Cafe тухлаа тийм ээ. Энэ сайхан одоо бас ерөөхдөө ийшээч бас замын хөдөлгөөн нэг тийм айхтар нэг дуучин багтай юм байна тийм. Нам жимс юм байна ямар ч гэсэн. Сайхан тавшраад скай уцаас гэсэн нэг халуун яран өрнүүлээд амттай сайхан кофе аваад өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлмээрээ. За ингээм маргааш нэм гараг байгаа 2 өдөр сайхан амардаг монголчууд ч юм бас бямбан юм гэсэн сайхан амралтын өдрүүд дээ. Тэгээд сүүдэд нөгөө баяр болгоноор бас амардаг болчиход байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр өнөөдөр амардаг хацаад байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаартай хамт үзэгч та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд энэ хүрээд манай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээс хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд амралтынхаа өдрийг ая тухтай цаахан өнгөрүүлээрэй. Rock Cafe-гаас өнөөдрийн нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд хүргэлээ. Баяртай өдөр.